Байна уу? Тийм байна. За. За одоо очлоо. За. Ээж. Банкнаас ярьж байна. Байрны лизиг бүтчихжээ. Хүй. Яасан сайхан юм бэ миний хөө. Яашгүй дээ. Одоо яах вэ тэгээд? Одоо юу? Одоо хоёулаа сайхан амьдрнаа. Хөөрхийдээ цаа. Бошоохон явчихад ирээ. Тэглэгээ яах вэ? За би. За яах вэ? За. Би гарлаа шүү. За хой. Утсаа аваа, утсаа. Ээж нь хүүгээ ирэхэд сайхан хоол цаа хийгээд байя. За. Явлаа шүү ээж. Хөөрхийдээ. Байна уу? Би түгсээ шүлээ хийчихээд одоо гэрээс аваад явчих. Тэ. За. Өдөө чип юм авцаа. За, одоо утгаа за. Одоо. Замаарж явуулах юм бол. Чи яаж одоо малгүй чи? Яах гэдэг гайваа чи. Чи өөрөө яах чам? А? Зүгээр гоо. Монгол улсын нэрийн өмнөөс эргэн ариун болдовхтой гэрэл сүхэн эргэн даваад ирж явахтай Бат чулууны биед хүнд гэмтэл учруулсныг гин буруутайд тооцсугай. Шүүгдэгч гэрэл сүхийг эрүүгийн хуулийн 11-р бүлэг хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэргийн 11-ийн 1-ийн 2-ыг үндэслэн жирийн дэглэмтэй хорих ангид 8 жилийн хорих ялаар шийдэгсүгэй. Би ийм зүйл болно гэж огтхонч төсөөлөөгүй. Хөөрхий ээж минь байранд орно гэд хичнээн их баярлаж байлаа. Хүүтэй болсон гэдгийг сонсоод тэр ямар их аз жаргалыг төсөөлж байсан бол аз жаргалаа юуны төлөө золж орхив. Тэр үед би Түрхэн зуурын бухимдлаан төвчээд өнгөрөөж гисэн бол тэр бяцхан үрээ ингэртэн тэврээд гүйж явах байсан юм. Тэр үед би тэнийг үйлдэл хийгээгүй бол хайртай ээжийнхээ насны төгсгөлд амьдын хагцал үзүүлэхгүй байсан юм. Би ийм зүйл болно гэж огтхонч төсөөлөөгүй. Учир нь хүн юу болохыг тооцоолж хүнд гар хүрдэггүй юм. Яасан шүү зүгээр үү? Зүгээр. Шүлээ тасгачлаа. За яста уучлаарай хөш. Яарч яваад анзаарсан. Би бас ихнэр төрцөө. Бас яараа өвчрө санаанд бодооч явчихсан. Шүлөө яах вэ? Одоо дахиад гэрлэг ороод хийчээ. Хөшөө. Сууч хүргээд ив. Өө.